Хүмүүс та бид хаанаас ч юм бүүмэд хайраас хайр дамжин энгэрнэ. Хүмүүс та бид хаашаа ч юм бүүмэд хайраа мэдээчгээд уцаадал одно. Гэвч хүн таныг хүй таслан ойлгоход энэ дэлхий эцгийн адил баярлан өгтөж эх орн эжийн сэтгэл шиг өврөө дэлгэн тосдгоо. Ингэж та бид Монголдо хүүн болж төрсөн юм. Ингэж та бид эх орныхоо зүрхэн болж ирсэн юм аа. Хүмүүн заяаны төөрөг тавилан хүний амьдралын зам гихч нэгэн том давлгаа ажгүй. Энэ эрчилсэн их давлгаан дундаас эхийг мэдрэн ухаарч болмоор санагдах юм. Бид булиглах цусан ижил Монгол хүн. Бид буцлах хүслээр адил Монгол хүн. Ийм сэтгэлээр бие биесээ хайрлаж, ийм хүндлэлээр хамтдаа урагшлая. Амьдрал өнгөрснөөс бид нар уурсах, биднийг маргааш руу авч одох хуй салхиа. Энэ их салхи, энэ их урсгалыг та бид зөвхөн сайн хүний сэтгэл хайрын хүчээр л сурж чаддаг юм. Та бид 21-р зууны монголчууд. Бидний амьдарч буй энэ 90 бол техник технологиос биотехнологийн хөгжилд дэвшиж буй шинжлэх ухааны нэгэн том өөрчлөлтийн үе билээ. Мөн дээр нь хүн төрөлхтний даяарчлагдах, дэлхийчлэгдэх гэсэн нийгмийн харилцааны өөр нэгэн шилжилтийн үе. Хамгийн чухал анхаарал татаж буй нь хүн рүүгээ ирж буй асар том сэтгэлгээний 90 болж байх шиг санагдах юм. Ийм л олон эрэл хайгуулын он жилүүд биднийг хаа нэг тийш яран хөтлсөөр л байна. Тэгвэл энэ бүхний дунд Монгол хүн, Монгол улс чухам хэн юу болж үлдэхийг өөрсдөөсөө асууцгаая. Тэнгэр язгуурт Монгол түмэн та бид өнөөдөр өөрсдийгөө хэн болгож өвөг дээдсээс заяат эх орноо аль зүгт чиглүүлж яваагаа нь эргэн нэг ухаарцгаая. Үүний тулд 800-ны тэртех их түүхэн сөхөж 800-ны дараах ирээдүйн хойчоо засё гэсэн юм аа. Өөрийн мэдгүй зүйлсээ огт байхгүй мэд төсөөлөн. Өөрийн хийж чадамгүй зүйлсээ бусдынх мэт эндүрч. Өрөөлийн чамд хэлэх үнэнийг худал гэж төрөлдөөд өрөх гэр үнэт бүхнээ алдахын өмнөхөн самуурч явна уу та бид. Хаанаас юу хүлээж хамаг сэтгэлээ хоослно вэ? Халуун итгэлээ нэгэн зүг тийш эргүүлж хан тэнгэрээс заяад Монгол түмнээ сэрэй. Монгол хүн Монголын зүрх цуврал хөрөг нэвтрүүлгийн энэ үдшийн дугаарт мөнх тэнгэрийн хүчин дор, эзэн Чингисийн ивэл дор, их Монгол улсаан мандуулын хэмээн урайлж буй Чингис хааны дэлхийн академийн тэргүүн даваа нэм хэмээх энэ хүний чухам хэн болох, юунд хүсэж тэмүүлж, юуны тулд үгэн хэлж, үйлсээ чиглүүлж яваа зэргийг Монгол хүн бүрийн сэтгэлийн чанд хүргэгсэн гэж зорилоо. Сайн ноён хааны далай чонхор бангийн хошуу одоогор Хөвсгөл аймгийн Хорог, Гурван Яргаат, Их Баг, Жаргаланд тэмээн чулууд шар үлж хужиртын нуруу чулууд голын сав газраар нэгэн айл нутглаж явжээ. Тэр айлын яндангаас үүр зүртэй уралдан аргалын хөхутаа суунаглаж эхэлдэг агаад тэнгэрийн өнгө тодрон тэвэр дотроо дэлхийг багтаах нь яг л үлгэрээ мэт харагддаг. Чив чимээгүй нам гүмийн дундаас миний жаахан ачгүй басорой удахгүй үүр цайхан гих эмэг ихийн зөөлөн дуу тооноор урсаж дөнгөж буцлах цайны үнэр уур болон хамар цоргино. Жаалхуу ухсгийн өндийч нүдэн нухлаад тэнгэрийн хөх туяан дор завлан сууж гансаа нэрх ханхар том өвгний зүг ажисхийгээд автгсан. Энэ хорвоод хүн болж ирсэн тэр л өдрөөс эхлэн өглөөбөр яг л энэ цагт чихэнд нь шивнэгдэж сэтгэлд нь шингэж ирсэн нэгэн түүхийг өвөө нь эхлэх гэж буйна энэ. Хүү дөнгөж 4 настай атлаа аав өвөө хоёр нь ээлжлэн тасралтгүй хүрнэх тэрэл түүхийг минийх гэж бат итгэжээ. Өвөөгийн нэгэн жигд урсах намуухан яриа алсад цэнхэрдэх хөх тэнгэрт үүрийн гэгээ хаярхан сэтгэл зүрхэнд хөг аялгүй болж боонам. Өвөөгөө дагж тэнгэрт мөргөн мөнх тэнгэрийн хүчин дор эзэн Чингисийн ивэл дор алтан ургийн хэлхээс болж ам биеийн Монголдон зориулхаа андгаалan хураасан жаахан хүү. Энэ бол одоогоос
40 гаруйхан жилийн дэртэйг нэгэн нууцхан түүх билээ. Алтан ургийн удмынхан ингэж үүх түүхээ үнт сургаалan хаадын гүн ухаанаа өвлүүлж авсан байх юм. Даваа нэм химээх энэ хүн бага насандаа ч бас энэ түүхийг инхүү судалж, инхүү сонсож өсчээ. Цаг тур хийсэх салхин адил өөрчлөгцөөр ирсэн олон зууны туршид их Монголын алтан ургийн хөвүүд тэр дундаас их үүргийг хүлээсэн бодлого баригч хэмээгдэх цөөн хэдэн хүн үе дамжин ийм л түүхээр амьлж явсан. Урин дулаан цагт өвөөгийн дэн очиж түүх сонсно. Эргээд гэртээ ирэхэд аавын хүүрнэлээр өнөөх түүх үргэлжилнэ. Хиндэж хизээч энэ тухай үл хэлэх андгаатай үүр зүрээр эхлэж үнэн зүрхэнд шингэдэг Монгол удмын түүх, алтан ургийн түүх, ирээдүйн хувь заяаны бичээс энэ бүхэн даваа нэмийг яг 9 жил дагсан. Нэгэн өдөр үүрийн гэгэнээр яаран босоход өнөөх 800-ны тэртээгээс зүрхнээс зүрхэнд шивэнсээр ирсэн их түүхийн хуудас яг өөр дээр нь зогсож байлаа. Аав нь тэнгэрт халж хүүн түүхээ манаж үлдсэн түүх юм билээ. Их эзэн Чингисийн гэрээслэл их өвөөдөө хааны зарилгаар уламжлагдан алтан ургийн 30 удмыг дамжин ааваас нь өвлөгдөж амь сүнсэнд нь хувилж ирсэн нууц бичээсийг энэ хүн цааш үргэлжлүүлэх их үүргийг ингэж хүлээсэн гэдэг. Чингис хааны алтан ургийнхны хувьд. Тэгээд тэр алтан ургийнхан гэдэг улсууд одоо юуны төлөө тийм ээ. Тэгэл одоо алан улам хядуулан одоо ингээл одоо муугаар хэлэгд ингээ яваад байдаг байж. Энэ Монгол хүний үндэс нь гэдгийг одоо би яг энэ дээр жишээлбэл хэлье л та тийм ээ. Энэ Монгол хүн яах гэж одоо төрж мэндэлсэн юм бэ гэж. Тэгээд эзэн хааны одоо гүн ухаан ба шүү дээ. Энэ дээр бол юу гэж хэлсэн гэхээр мөнх тэнгэрийн хүчин дор гэж. Мөнх тэнгэрийн хүчин дор гайхамшигыг бүтээхийн тулд төрж мэндэлсэн. Тийм хувь заяатай, тийм үнцэнтэй, тийм ээ? Тийм одоо юутай гэж. Одоо бүтээгч, тийм ээ? Тийм одоо бүтээлтэй гэж. Ингэж одоо үнэлсэн байдаг. Тэгэхээр энэ яагаад одоо тэр гайхамшигыг бүтээх одоо тийм юм байна уу гэж. Энэ язгуур нь тийм юм. Язгуур нь угаасаа одоо тэр одоо гайхамшигыг бүтээх тийм чадвартайгаар ирдэг. Тэгэхээр би зүгээр одоо түрүүнээс хойш яриад байгаа тийм ээ. Бас энэ шашнуудын асуудлаар энэ тийм ээ. Хүний амьдралыг зовлон гэж үзэж байгаа. Тийм одоо шашнууд бол тэр бусад хүн бас өөрийнх нь амьдралыг зовлон гэж үзнэ. Тэр нөхөр бусдын амьдралыг бас зовлон гэж үзнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг гайхамшигыг бүтээх чадвартай гэж. Хүн амьтдаа тийм ээ. Амьтдаа гайхамшигыг бүтээх нь ба шүү дээ. Гайхамшигыг бүтээх ёстой байх. Нөгөө хойд насандаа биш вэ. Тэ. Энийг энэ гүн ухаан нь хэлсэн. Яг энэгээр бол Монголын одоо хаадууд биднүүсээс өмнөх үеийн бүх ахмадууд тийм ээ бүх одоо өвгд эцсэн маань ингээд амьдраад ирсэн ийм байж байгаа. За тэгээ ямар гайхамшигыг бүтээдэг вэ гэхээр наазынхан л одоо хүндрэлтэнд соёл иргэншлийн хувьд 108 удаа мухардалд орохтол Монгол хүн тэр мухардлаас нь гараад шин соёл иргэншлийн үе таалгыг одоо нээж өгч зааж өгсөн байж байгаа шүү дээ. Энэ бол одоо дэлхийн түүхэнд бүх юм тодорхой ингээд үлдсэн байж байгаа. Тэгэхээр энэ Монгол хүмүүс маань одоо Чингис хааны үед ихтэл нэг монгол хүн мянган гадаад хүнтэй тэнцэж байсан. Тийм үнцэнтэй гэж. Тэр үнцнийг юунаас авдаг вөхөр язгуураас авдаг. Тэр язгуур гэдэг юм одоо шингээж авдаг. Тэргээр тэр язгуурыг шингээх жинхэнэ бурхны ивэлтэй болох гэдэг одоо юм чинь манай монголчууд 9140 жилийн турш яасан байна. Одоо 108 удаа одоо авч чадсан. Ийм учраас одоо тэнгэр нь хардаг, даагдаг, сонсдог, хамгаалдаг ийм улс үндэстэн байна. Аав минь дахиад хэдэн жил хамт байж их түүх, их хайр, их гүн ухааны талаар сургаалan үргэлжлүүлсэн бол өдийд би гэдэг хүн энэ байгаагаасаа арай дээр байхсан. Аавынхаа мэдлэг ухааны дэргэд миний боловсрал мэдлэг, миний хүч тэнхээ өрөвдөм ядуу юм даа хэмээсэн энэ хүний сэтгэлийн чанд эх орныхоо төлөө би юу хийх вэ? Цаашид юуг яаж хийх вэ? Монгол түмэнд тэнгэр язгуурт их удам ухсаа гүн ухаанлаг хүч чадал оюуны их өвийг нь яаж сэргээн өвлүүлж өгөв хэмээн эцэж цуцшгүй бодсоор л. Эрдэм түн даруу их мөрөн дөлгөөн гэдэгдээ. Өөрийгөө голж, өөрийнхөө өвг дээдсийн бэлгүүн их ухаанд сүшиглэх энэ хүний аав Пүрвайдв. Яг л хүүгийнхээ нэгэн адил алтан ургийн бодлого баригчдын нэг байсан бөгөөд түүнийгээ хүүдэн өвлүүлэх гэж хэцүү цагт хүнд үеийг туулан хилмигдэж явсан нэгэн.
Пүрэв ойдууга Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад элсүүлэхэд гол үүргийг гүйцэтгэж монголчуудыг Франц, Энэтхэг, Испани, Герман, Оросын сонгодог зохиолуудад танилцуулж, бэлгүү номч Бямбын эренчний бүтээлүүдийг эмэгтгэн хэвлүүлж, оюуны асар том хөрөнгө оруулалтыг хийж өгсөн хүн юм. Энэ чухал ажлын хажуугаар Пүрэв ойдууга Монгол төмний хувь зайг түших Алтан ургийн нууц бичээсийг дамжуулах бодлого баригч дараагийн үе удмыг өсгөн хүмүүжүүлж, цуснаас цуснд, зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд өвлүүлж өгөх их түүхийг таслалгүй амьд үлдээж бидэнд хүргэсэн их ачтан. Тиймдээч энэ хүн Чингисийн Алтан ургийн хэлхээс Монгол төмний өмнө ачтай гавьяатай нэгэн мөн билээ. Энэ тамганы хайрцгийг Алтан ургийн бодлого юу тийм ээ? Чингис хааны гүн ухааныг бэлэгдсэн хэлбэр тамганы хайрцаг. Тийм ээ? Баян хүн гэдэгтэй биш байхгүй юу? Хамгийн гол юм нь тэр язгууртан гэдэг нь мөнх тэнгэр язгууртай. Өөрөөр хэлбэл жинхэнэ бурхны элчин нарын удмаа. Одоо жинхэнэ бурхнаас хүндрэлтний соёл иргэжлийг тийм ээ? Мухардлаас аврахын тулд яадаг байх нь уран гарагаас одоо ирдэг. Түүний одоо тохиогоод наазах нь одоо ингэж одоо буусан ийм том баримтууд байдаг шүү дээ. Хүнд хэцүү цагаас нь удамшлын гээ болсон сэхэтүүд нь авардаг байхгүй. Ирээдүйг бол ерөөсөө тийм өсөлтөөний ирээдүйг байх болно. Монгол хүн ямар үнцэнтэй гэдгийг одоо энэ дэлхийд яв дахин харуулах одоо цаг ирсэн байж байгаа. Бид мэдэх ёстой зүйлээ мэдэхгүй. Мэдэхгүй яваагаач өөрсдөө ухаарахгүй дээр мэдүүлэхийг хүссэн хүнийг сэтгцийн өвчтэй олон үхтэй хэмээн элэглэж их түүхэн гутааж яваажээ. Магадгүй мэдсэн хүн байлаач үнэн сэтгэлээсээ ойлгон мэдэрч хүлээн зөвшөөрч чадахгүй ч яваа юм билүү хэм мэдхэв. Юутаач бидэнд монголчууд бол тэнгэр язгуурт ихэмсэг дээд ард түмэн гэдэг чин үннийг мань ойлгуулахыг хичээж яваа. Даваа нэм хэмээх энэ хүний мэдэрч бас үзэж харж байгаа бүхнийг адил тэнцүү харж мэдэх ойлгож ухах оюуны хүчтэнхээ сэтгэлийн мэлмий зөв бэлэг бидэнд ийм л удам ухсаа дутаж байх шиг. Хэдэн зууныг дамжин хэдэн 10 жилийг илээж хичнээн чанзын цаг үеийг туулсаар хэдий ч их туйлдаж ядарсаар биднэр ирсэн бол эзэн Чингисийн минь үрсад Алтан ургийн өв их хаадын гүн ухаан гэтэл бид худал үнэн хоёрын дунд төөрч мөнгөнөж тосдог хинсэн билээ. Манай монголчууд Чингис хаанаа ярихгүй буддизм ярьж байна да. Тэ? Наазах нь иддэг хоол малаа тийм ээ? Хөдөлмөр гэдээ үсэх юм бол малаа шүтэх ёстой доо. Малаа шүтэж малаа одоо дагаж одоо ингэж одоо амьдрах ёстой шүү дээ. Гэтэл одоо мөнгө шүтэх жишээтэй ч юм уу тийм ээ? Инхээр зэрэг тэр иддэг уудаг нэг юм сони одоо зүйлүүдийг хийгээд байна. Энэ бол юу гэхээр зэрэг эцсийн эцэд ерөөсөө одоо хүндрэлтний одоо практикт одоо суусан улс төрийн бүрэн дарал гэдгийг одоо том ял байдаг. Жишээ нь Чингис хаанаа ярихгүй тийм ээ? Одоо Чингис хаанаа шүтэхгүй, мөнх тэнгэр Чингис хаанаа шүтэхгүй. Угаасаа тэгж ирсэн практиктэй байхад одоо буддизм гэдэг ингэ явж байна гэдэг чинь улс төрийн бүрэн дарал гэдэг юм ялдаг. Гадаадын улсын одоо шашин сурталыг нэвтрүүлээд өөрийнх нь одоо ард иргэдийн тарих толгойг угаачхыг тэгээ бүр уламжилтгээ зүтгээд байх нь юу вэ? Тэ. Ингээ зүтгээд байхыг бол улс төрийн бүрэн дарал гэж. Дэлхийн одоо шинжлэх ухаанд, улс төрийн шинжлэх ухааны маш одоо өндөр зэрэглэл дээр бол одоо шууд тэгж үздэг юм байна. Тэгэхээр тэр одоо байгууллагыг удирдах ирсэн хүнийхээ хувьд тийм ээ. Тийм одоо дэлхийн байгууллагыг удирдах дэлхийн одоо лидерүүдтэй одоо харилцаж тэднүүсийн одоо ном бүтээл, тэднүүсийн одоо загтал мэдээлэл тийм ээ. Энэ юмтай одоо харилцаж байдаг хүнийхээ хувьд одоо миний хувьд бол хэлэхэд бол ийм одоо юм байдаг юм аа. Ийм учраас бол манай монголчууд одоо хүний юмар хүйдэг нэж нэр дарна гэж байхгүй. Хүний юмар тийм ээ. Одоо хүний юмд одоо дулдуутаж одоо амьдрна гэж байхгүй. Тэ? Ийм учраас өөрийнхөө одоо байгуулж өгсөн өөрийнхөө биднээс гайхамшигтай том одоо бүх болцоотой бидэнд одоо төрийн гайхамшигт уламжлал байна. Тэ? Энэ дэлхий дээр одоо байхгүй тийм ээ. Одоо хүндрэлтэн одоо гордиж хараад Монголыг гордиж хараад одоо сууж байгаа ийм сайхан төрийн уламжлал байна. Тэр төрийн одоо эцэд хэм бэ гэж. Би гэсэн нөхдүүд биш ээ. Тэр жирийн ард иргэд тийм ээ эх оронд сэтгэл гаргаад явж байгаа. Тэр гудамжиндаа явж байгаа. Эх орныхоо төлөө санаа сэтгэл нь одоо шанал зовж байгаа. Тийм ээ эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай тийм ээ өөрийгөө Монголын төлөө ямар нэгэн одоо юм хийх ёстой гэж үздэг. Одоогийн эн чинь үнэхээр болохгүй байна гэж үздэг.
Тийм ээ? Гарц ирж хайж байгаа. Тийм ээ? Гарцыг одоо ирж хайж байгаа. За тэгээд одоо тэр авилгаал шудраг ус одоо үйл ажиллагаанд одоо холбогдоогүй. Тийм? Ард түмэнтэйгээ хамт ядуу явж байгаа. Тэгээд хамт болсон гэж үздэг. Тийм ээ? Тэр бүх одоо шин сэтгэлтэй тэр одоо монголчууд дотор л тэр ирээдүйн удирдагч нар байгаа. Тийм. Энд бол нас хүс хоёр бол ямар ч асуудал биш. Харин шашин намын тухай асуудал бол асуудал шүү. Тийм. Өнгөрсөн хугацаанд альч шашин альч намаар бид тэр тийм ээ үнэхээр тэднээс төр барихад одоо нөлөөлж чаддаг юм бол тийм ээ. Одоо харагдах хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо тэгж чадсангүй. Тэгэхээр тэр биш байна. Тэр биш байна. Тэгэхээр юу болох нь гэхээр Монголын иргэд байна. Монголчууд байна тийм ээ. Монгол дотроосоо тэгж одоо бодож явдаг. Одоо тийм хүмүүс л тэл одоо хөвсөө байгаа гэж ингэж одоо бодож байдгийг тий. Тэгээд дээр нь бол одоо их орон байл бидэнд. Тий. Энэ гайхамшигтай сайхан их орон байл. Шүлсээ одоо гож усан өчнөө одоо янзын тийм ээ. Тийм одоо юуны шудраг ус одоо бизнес эрхлэхийг боддог. Өнөөдрийн хүндрэлтнийхээ соёл иргэншлийг устгахчихсан нөхдүүд хамгийн одоо Монгол руу айхтар ханцуу шамланд арьж байна шүү дээ. Тэ. Жишээлбэл их дэлхийгээ ухаж тийм ээ. Тий, тэгж амьдрна гэдэг бол тий өөрийнхөө эх орныг ухад дуусгачаад тэгээд одоо Монгол эх орныг ухад дуусгахын төлөө одоо явна гэдэг бол энэ яг одоо гарцаа байхгүй одоо бурхны хэсгэл авдаг. Одоо ийм юм шүү дээ. Тийм учраас одоо тийм хүмүүс яг жинхэнэ зүгээр одоо энэ Сикүүтэй хамтарч байгаа л да. Сикүү бол манай олон улс дэлхийн мэдээллийн одоо спонсор болж байгаа. Тэгээд энэ сэтгүүлтэй хамтрахад тэр 3 том гэж 3 сая гаруй хүн байгаа дэлхийн. Тэгээд тэр дотор нэгдүгээр том нь бол одоо тэр оюуны одоо томч бол тэр дотор нь улсын лидерүүд нь ордог. За хоёрдугаар томчууд нь эдийн засгийн лидерүүд гэж ордог. Тэр эдийн засгийн лидерүүд дотор байж байгаа хүн Монгол орж ирэхгүй байгаа шүү. Ялангуяа энэ баялаг ухах юм дээрээс огт орохгүй байгаа шүү. Жишээ. Тэ. Манай тухай одоо тэр том тэдний шинжэн одоо хэрэгэлдэг худалдаа 8-аа эрхэлдэг техник технологийн ерөөсөө тий техникийг өөрийн үйлдвэрлэдэг техник технологиудын тийм том одоо лидерүүд манай академийн тухай сая хэлцүүлэг энэ төр вебсайтаараа явуулсан шүү дээ. Тэгтэл тэр дотор бол ерөөсөө тэгж Монгол руу очих уу гэж байгаа тийм ээ. Ухаж алтын навыг тийм ээ навыг гэж байгаа нэг ч юм байхгүй. Тэгэхээр энэ наагур нь яаж яах вэ зэрэг одоо нэг тийм ээ. Хүндрэлтний соёл иргэншил дотор нэг тийм нэг хоёрын хооронд одоо тийм ээ. Одоо нэг тийм байр суурьтай нөхдөд бас байна л да. Тийм. Жишээ нь одоо Монголд ийм одоо соёл иргэншил байна гэдэг юм уу. Чингис хаан эргэж ирж байна гэхэд одоо хин нэг нөхөр бие биеийг дахиад байдаг. Тэгсэн мөртөө өөрт нь яг тэр төвчний юм байдгүй. Тэ? Өөрөөс нь тийм гараагүй. Өөрт нь одоо практик туршлага амьдрал дээр тэрийг одоо хэрэгжүүлж байгаагүй. Тийм ээ? Ийм хүн одоо жишээлбэл яваад ах жишээтэй. Тэ? Иймэрхүү одоо алдаа байгаа юм л да. Тэгж байх жишээтэй. Ийм бай. Тэгэхээр зэрэг энэ их орон энэ сайхан одоо баялагтай тийм ээ? Их сайхан одоо баялагтай их орон байна. Тэ? Энийг бид зөв одоо эдэлж хэрэглэж чадах юм бол асар том амжилтанд хүрэх болцоотой. За дөрөвдүгürt нь бол одоо манай мал байна. Мал амт юм байна. За энэ бол юу гэхээс одоо анх монголчуудыг анх үүсгэсэн тэр цагаас эхлээд одоо идэх бол өмсөх хувцас нь болчдөг. Бас орохоор нь болчдөг. Одоо ийм одоо байдлаар одоо жинхэнэ бурхан мөнгө тэнгэрээс одоо бидэнд хишиг болгож ирүүлсэн ийм зүйл. Энэ бүх юм бүгд л байж байгаа байхгүй Монголд. Тийм учраас монголчууд яах вэ гэхээр энэ одоо зүйлүүдийн хооронд нь уялдуулаад жинхэнэ одоо тэр төр барих уламжлалын тэр гүн ухаан тийм ээ тэр бүх юмдаа сурч боловсрох нь боловсроод ингээд түүнийхээ дагуу одоо явчихад мөнх тэнгэрийн хүчин дор бидэнд яах вэ? Дөрвөн зүйл байж байгаа байхгүй. Мөнх тэнгэрийн хүчин дор хийнэ гэдэг маань одоо мөнх тэнгэрийн хүчээс одоо буулгасан хүчээр буулгасан тийм гүн ухаан бидэнд байна гэж өндөрлөлтний соёл. Тэгэхээр зэрэг тэрийг аваад ингээд одоо явуулахад бүх үйл ажиллагаа болно гэсэн ийм бодолтой. Мөнх тэнгэр, эзэн хаан, өвг дээдс алтан ургийн тухай түүх. Монгол түмний тэнгэрийн гүн ухаан түүнийг сургах хичээлүүд сургаалуудыг мөн л тэнгэрийнхээ дор газар дэлхийнхээ дунд язгууртны суудлаар сууж язгууртны ухаанаар шүүж сургадаг байсан Монгол түүх. Үеийн үед энэ л янзаараа энэ л утгаараа уламжлагдсан байх юм. Яг л чив чимээгүй маш нууцлаг. Хамгийн сүүлийн амьд баримт жишээгээр бол даваа нэмгой
Аав нь байгалийн сайханд дагуулan явж үлгэр домог сургаалыг гүн ухаанаар тайлбарлан хэлж хүн байх. Тэр тусмаа тэнгэр язгуурт Монгол хүн бүр цаашлбал алтан ургийн удам байх их хувь зайны талаар өгүүлдэг байжээ. Бориорон бор эсхий цуулсан хүн хизээч баатар болдоггүй юм гэхээс эхлээд Монгол түмэнд эзэн Чингисийн их зөм бэлгээс ихтэйгээр тэнгэрээс язгуур буюу оюун ухааны хүч чадал бууж ирдэг байсан. Үүнийг алтан ургийн бодлого баригч зөм бэлгийн иш үзүүлэгч хүн буулгаж чадах хувьдастай байдаг талаарх хичээл сургаалыг хэлж зааж өгдөг байжээ. Ингэж тэнгэрээс дээд язгуур оюун ухааны хүчийг өөртөө шингээж авдаг байсны учир тэнгэр язгуурт хэмээгддэг түүх ин эхэлжээ. Монголын хаадын гүн ухаан тий Монголын хаадын гүн ухаан одоо Чингис хааны гүн ухаан гэж том ялгах хэрэгтэй. Энэ нь бол ерөөсөө одоо үзэл гэдэг одоо төвчний юмар бол ямар юм явах хэрэгтэй гэхээр хов хүний сэтгүүл үзэлтүүд байдаг шүү дээ. Тэгээд одоо сонирхлоор хандсан тийм үзэл байдаг. Тэгээд тэрийг бол хов хүн л одоо сонирхлоор юм хийн шүү дээ. Сонирхлоор юм хийнэ гэдэг маань бол одоо өнөөдрийн төвшөнд бол байгууллагч цаашлах юм бол одоо улс орныг бол сонирхлын төвчний үзэл бодолтой хүн хязгаарч авч явахгүй л дээ. Ийм юм. Тэгээд Монголыг бол ер нь одоо сэтгэлгээний соёл байхгүй л гэж хэлэхэд бол үндэсний үзэлтүүдийн юм болгоч одоо хувирсан ийм юм шүү дээ. Тэгэхээр зэрэг бид бол бүхэлдэн одоо философи дэлхийн одоо сонгодог гэж одоо яригдах дөрвөн том философийн дээдлэлд гарах тийм ээ. Гурван том одоо шашны эднүсийн бүгдээрээ нэг дэшигээ өсрээд нэгдсэн одоо тийм байдалтай байх үз. Тийм одоо гүн ухаантай, иж өрөн гүн ухаантай ийм одоо улс шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр гүн ухааныхаа төвшөнд л биднээс яах одоо боловсрч тийм ээ боловсрах хэрэгтэй. Хамгийн чухал нь одоо тэр удирдахад оролцсон тийм ээ. Монгол орны удирдах гэж байгаа хүмүүс бол боловсрах хэрэгтэй байна. Тэ боловсрах хэрэгтэй. Энэ хаадын гүн ухаанд боловсрах хэрэгтэй юм. Бид бол нэг 108 цагийн 36 удаагийн одоо лекц шууд академик лекц бэлдсэн байна. Одоо тэр ямар юм яа бол одоо Чингис хааны ч одоо алтан төр гэж одоо юу юм тийм ээ. Түүний 62 зарчим гэж одоо юу юм. Энэ төргээд одоо мөнгө тэнгэрийн төр гэдэг маань юу юм. Тийм. Түүнийг яаж барьж ирдэг. Яаж барьсан учраас 13 дугаар зууны үед тэр бодлоонтай байсан дэлхий дээр тэр бодлоонтай байсан Монгол оронд тийм ээ. Нүдэрмхийн зураг одоогийн мэдээлэл байхгүй. Одоогийн нүүб НАТО байхгүй тийм ээ. Ийм хүнд хэцүү цагт яаж одоо үнэн зөвийг ялгаж нүдэрмхийн зураг одоо алт түмнээ жаргаж ирсэн. Тийм ээ. Бүгдээрээ одоо жаргах цаа энэ төргээд одоо сайхан дуу байдаг штеп. Мөртний сайхан гэдэг юм. Одоо жишээ нь. Ингээд үзэх юм бол одоо тэр юм ондоо чинь одоо бол шал өөр ертөнцид байж байгаа шүү дээ. Тийм учраас энийг одоо биднээс нэгч монгол хүний ядраахгүй тийм ээ. Нэгч монгол хүний одоо янз бүрийн одоо хүнд байдалд оруулах өгч чадварлаггүйгээр тийм ээ. Ингээд одоо амжилтанд хүрэх гадаадд боол болгохгүйгээр энэ төр одоо амжилтанд хүрэх бол өргөн болцоо баг. Яг одоогийн байдлаар зүгээр одоо монголчуудтай хандж хэлэхэд бол нэг настай хүүхэд улаан гал одоо болсон тийм ээ. Улаан одоо улаасан одоо тим пишн рүү яг унах гэж байгаа тохиолдол байгаа байхгүй. Одоо тим тохиолдол биднээс яаж яах вэ? Одоо тэр чинь хинээч одоо тэр намаас суугаа зогсох уу? Тэр шашнаас суух тийм ээ? Үгүй шүү дээ. Шууд лаврах хэрэгтэй биз дээ. Тийм ээ? Шууд л одоо татах хэрэгтэй. Тэр хүн амтаас суугаад байх юм байхгүй. Яг энүүн шиг одоо шулуун хүн үг хэлэх тийм ээ? Монгол орныг аварья гэж тийм ээ? Ингэж хэлэхэд жишээ нь бол тийм ээ? Саяын жишээгээр одоо хэлье гэж бодоход бол ерөөсөө Монголын хаадын гүн ухаанд боловсрал Чингис хааны дэлхийн актем энэ зүйлийг бэлдэж чадсан. Тэ актемийн соёл бол одоо энийг л бэлтгэх нь л бидний ажил шүү дээ. Их хаадын гүн ухааныг судлаж хүний ертөнц, дээд тэнгэр, язгуурын талаар бидний төсөөлжиж байгаагүй зүйлсийг аль хэдийнэ судлаж мэдэж ухаарчсан энэ хүнд бидний дунд амьдрах тийм ч амархан биш байдаг бахтаа хэмээх бодол өөрийн ирэхгүй турсан. Би чадахгүй гих сэтгэл над огт байдаггүй хэмээхт нь энэ хүн шиг өөрийгөө сайн мэддэг бас залж чаддаг болох юмсан гэсэн гинэн атаархал цухалзаж авсан. Тэнгэрийг биш, бусдыг биш, зөвхөн өөрийгөө шинж тэгвэл чи хүн болох анхныхаа алтмыг хичгэлээл гэсэн үг хэмээсэн нь тэгтлийн их нөлөөсөн ч байж мэдхийм. Элэгсэг бүхнийхээ хүрээнд их үнэ мэт номхон дөлгөн. Эрслэх дайсны өдөөс шаах шонхор мэт эрэмгийн хурц бай. Эзэн Чингисийн өгсөн язгуур угсаа гарал үүслийн сах их орнон бол зүрхэн толч шиг
хайрал гэж сургасан даваа намгайн үг таны сэтгэл сум шиг хурдан хүрч таны итгэлийг гал шиг өөдөнд бадраана гэдэгт итгэе.